сайн байцгаана уу? Ерөнхий боловсролын сургуулийн нарийн сургуулийн химийн багш нар нат байна. За өнөөдөр 9 дугаар ангийн сурагчдад зориулаад багш нь химийн холбооны төрлүүдийг танилцуулах болно. За тэгэхээр химийн холбоо гэж юу хэлдэг юм бэ гэдэг талаар та нар өмнө үзсэн байна. Тэгэхээр химийн холбоо гэдэг бол тухайн элементүүдийг, тухайн нэгдлүүдийн тасалцлын хүчлэг хүчийг бол хэлж байгаа тийм үү? За тэгвэл химийн холбоо дотор нь 3 ангилдаг. Ерөнхийд нь 3 ангилдаг. За бичээвээ цөмөрөө. За нэгдүгээр химийн холбоог бол ковалент. За ковалентийн холбоо. Тэгэхээр ковалентийн холбоог дотор нь цааш нь дахиад туйлтай, туйлгүй. Туйлтай, туйлгүй гэж хоёр ангилна. За энэ дээр нөхдөдөд тэмдэглээд аваарай. Туйлтай холбоо гэж юу юм бэ? Туйлгүй холбоо гэж юу юм бэ? Багш жишээ хэлье. За ааш холоор бол туйлтай ковалент холбоо, харин холоор бол холоор хоёр байж ч тийм ээ. Холоор хоёр бол туйлгүй ковалент холбоо. Тэгэхээр туйлтай ковалент холбоо гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр за харьцангуй цахилгаан сөрөг чанар. За багш нь товчлоод биччихлээ. Харьцангуй цахилгаан сөрөг чанар ялгаатай хэд элементүүд хоорондоо одоо хоорондоо холбогдож явагдаж байгааг туйлтай ковалент холбоо гэж. Тэгэхээр энэ дээр нэг шин ялгаатай гэж тодтогоод биччихье. Ялгаатай атом бол молекулууд хоорондоо холбогдож явагдаж байгаа. За тэгвэл энэ одоо холоор хоёр буюу туйлгүй ковалент холбоо гэж ямар хэлж байгаа юм бэ гэхээр харьцангуй цахилгаан сөрөг чанар ижил. За тэгэхээр та нар хардаг холоор гэдэг маань хоёр холоор гэдэг нь хоёр ширхэг байна гэсэн. Энэ хоёрын хоёулангийнх нь харьцангуй цахилгаан сөрөг чанарын хоорондоо ижил гэсэн. Тэгвэл энэ ижил одоо харьцангуй цахилгаан сөрөг чанарын ижил атомуудын хооронд туйлгүй ковалент холбоо явагддаг байх нэ. За тэгвэл химийн холбооны нэгдүгээрх нь бол ковалент холбоо. За хоёрдугаар холбоо нь металлийн холбоо. За металлийн холбоо. За тэгвэл металлийн холбоо гэж юу хэлэх юм бэ? За цөмөрөө металлийн холбоо тэмдэглээд авъя. За катион шин ерөнхий ойлгох одоо гол ухтгууны юм бэ. Катион. За тэгээд чөлөөт электрон. За электрон тийм ээ. За чөлөөт электронуудын таталцлын дүнд үүсэж байгаа. За энэ хоёрын таталцлын дүнд. За багш нь ойлгомжтой болох үднээс энэ хоёрын таталцлын дүнд үүссэн холбоог металлийн холбоо гэж нэрлэдэг байна. За жишээ нь юу ах вэ? Кобрум ч юм уу тийм ээ? Кобрум гэх мэтчлээ. Бам үз гэж ойлгож болно. За 3 дугаар ерөнхий холбоо бол ионы холбоо. За ионы холбоо. За энэ дээр багш нь жишээ харуулъя. За ионы томьёо бичиж өгч нь энэ бол натрий холоор буюу бидний сайн мэддэг хоолны давсны томьёо. Хоолны давсны томьёо бол ионы холбоор холбогдсон юм байна. Ионы холбоо. За тэгвэл цөмөрөө нааш анхаарлаа хандуулъя. Натрий бол нэмэх нэг цэмэгтэй. Холоор бол хасах нэг цэмэгтэй байдаг. Тэгвэл ионы холбоо гэж юу хэлэх юм бэ гэхээр за энэ бол нэмэх цэмэгтэй, энэ бол хасах цэмэгтэй. Тэгвэл эсрэг цэмэгтэй тийм ээ? За эсрэг цэмэгтэй ионуудын ион гэдэг нь хүүхдүүдээ энэ элементүүдийг хэлж байгаа шүү. Натрий нэмэх, холоор хасах. За ионуудын таталцлын үр дүнд үүсэж байгаа холбоог юу гэдэг вэ хнөө? Ионы холбоо гэж нэрлэдэг байна. За тэгвэл химийн холбоог ерөнхийд нь 3 ангилт юм байна. Ковалент холбоо, туйлтай ба туйлгүй. За туйлтай, туйлгүй ковалент холбооны ялгааг нь та нар анзаарсан байх. За харьцангуй цахилгаан сөрөг чанар бол ялгаатай элементүүдийн хооронд бол туйлтай коваленттай явагдана. Харьцангуй цахилгаан сөрөг чанар ижил элементүүдийн хооронд болохоор туйлгүй
катион гэж байгаа нь бол нөгөө металл маань өөрөө катион буюу нэмэх цэнэгтэй юм тийм үү? За чөлөөт электрон нөгөө элементүүд маань чөлөөт электрон гэж байгаа. Тэр чөлөөт электронуудын хооронд таталцлын одоо энэ таталцлын хүч байдаг. Тэдгээрүүдийн хооронд явагдаж байгаа металлын холбоо гэж нэрлэдэг. За ионы холбоо бол одоо бид нэр эерэг цэнэгтэй сүрэг цэнэгтэй гэж ярьдаг тийм үү? Эерэг цэнэгтэй сүрэг цэнэгтэй буюу эсрэг цэнэгтэй ионуудын хооронд явагддаг. Одоо химийн холбоог ионы холбоо гэж нэрлэдэг. За сурагчдаа та нар сурагч дээрээсээ химийн холбооны талаар дэлгэрүүлж уншаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.